Гравийн Welcome. Сайн байцгаана уу хүн үзэгчдээ. Өнөөдөр орой манай Defacto нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор профессор Базар Цэрэнгийн Болдгийв оролцож байна. Базар Цэрэнгийн Болдгийв Монгол Улсын их сургуулийг 1995 онд биологч мэргэжлэр төгссөн. 1997 онд Монгол Улсын их сургуулийн биологийн ухаанаар магистрийн зэрэг хамгаалсны дараа Монгол Улсын их сургуулийн экологийн тэнхимд багшилж эхэлсэн. Тэрээр 1999-с 2001 онд Америк нэгдсэн улсын Корнелийн их сургуульд суралцсан магистрийн зэрэг. 2001-с 2006 онд Америк нэгдсэн улсын Пенсильвани их сургуульд суралцсан экологи эволюцийн биолог, туршилтын дизайн, биологийн статистик анализаар мэргэшиж докторийн зэрэг хамгаалсан. Болдгийв нь 2006 оноос тус сургуулийн экологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллах хугацаанд тэнхимийнхээ багш судлаачидтай хамтран олон улсын төвшөнд хүрсэн экологи эволюцийн судалгааны баг бүрдүүлэн Монгол Улсын их сургуулиас олон улсын түвшний эрдэм шинжилгээний өгүүллийн багагүй хувийг хэвлүүлэн гаргадаг болсон. Тэрээр Америк нэгдсэн улсын шинжлэх ухааны үндэсний сан, 3 дахь орнуудын шинжлэх ухааны академийн санхүүжилттэй судалгааны төсөл, Азийн судалгааны төв, Швейцарын хөгжил хамтын ажиллагааны агентлаг зэрэг олон улсын байгууллагуудын санхүүжилттэй судалгааны төслүүдийг удирдан хамтран хэрэгжүүлж ирсэн. Болдгийв нь одоогоор Монгол Улсын их сургуулийн бүтцийн шинэ нэгж болох шинжлэх ухааны сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. За сайн байна уу та? сайн байна. Сургууль их сургууль шинэ өөрчлөлт хийлээ. Тийм ээ. Дотроо энэ тодорхой 6 сургуулийг байгуулсан. 5 сургуулийг байгуулсан. Та энэ шинжлэх ухааных нь хэсгийн одоо үүргийг гүйцэтгэж байгаа. Энэ саяын өөрчлөлийн тухай тавчхан ярьцгагүй. Яагаад ийм өөрчлөлт хийх болсон юм? Тэгээ энэ шинэ өөрчлөлт нь юугээрээ давгүй? Монгол Улсын их сургуульдыг ер нь дээд боловсролын систем маань бол бас өөрийн одоо жамаараа хөгжиж ирлээ л дээ. Ихэнхдээ бол Монгол Улсын их сургууль 1942 онд байгуулагдсан, та бүхэн мэдж байгаа. Энэ бол зөвлөлт холбоот улсын одоо бодлогоор гэдэг юм уу тийм ээ дэмжлэгээр байгуулсан ийм сургууль. Тэгээд үндсэндээ бол энийг одоо байгуулад явж ирсэн замнал нь бол яг л зөвлөлтийн одоо энэ системийг бол авч хэрэгжилж исэн юм л зөвлөлт. Тэгээ 90 он бол 90 оноос хойш бол систем задарлаа. Тэгээд ямар одоо сургууль маань одоо ямар байдлаар яг дээд боловсролын систем маань ямар байдлаар хөгжих вэ гэдэг асуудал тавигдаж ирэхээр бол их олон газрын туршлагыг бол хуулж хэрэглэх гэж оролдсон байдгийг. Тэгээд гэхдээ хуулж хэрэглэхдээ бол олон газрын шилдэг туршлагыг өөрийнхөө орны нөхцөлд тохируулаад авч хэрэглэе гэхлээр ерөөсөө л нэг тийм болохгүй юм бол болоод хөгжсөн байна л да. Тэгэхээр 20 гаруй жилийн хугацаанд юу болов гэхэлэр хитрхи жижигэрсэн бүтцтэй санхүүгийн хувьд тэд нар өөр өөр ингэсэн одоо ингээд өөр өөр ингэсэн эрхтэй ийм одоо жижигхэн хэсгүүд болоод хувирсан. Хоорондын уялдаа холбоо муутай ийм л юм болж хувирсан байна л да. Тэгэхээр одоо жишээлх юм бол одоо Монгол Улсын их сургууль бол харьцангуй одоо дэлхийн бусад том орны их сургуулиудтай харьцуулах юм бол жижигхэн сургууль шүү дээ тийм ээ. 86 тэнхимтэй болсон байна. Тэнхимийн дундаж багшийн тоо бол 5 6 гэдэг ч юм уу. Тэр ч битгий хэл одоо нэг хүнтэй тэнхим бол Монгол Улсын их сургуулийн хэмжээнд 2 байсан болж таарч. Тэгээд иймэрхүү одоо хитрхи жижиг одоо тусгаар болж өгчсөн энийг бол одоо уялдаа холбоогийн сэргийх ийм чиглэлээр бол энэ бүтцийн өөрчлөлт бол хийгдсэн юм л да. Тэгээ хийгдэхдээ бол зүгээр одоо бас оргуу үндэсгүй хийгдчихээг биднэрт одоо юу байна? Гадаадын одоо шилдэг сургуулиуд ямар байна? Тэгээ бидний юу нь болохгүй байна гэдгийг одоо харьцуулсан судалгаанууд бол өнгөрсөн хичээлийн жил Монгол Улсын их сургууль өөрийнхөө зардлаар бол хийсэн байдгийг. Тэгээд энэний үр дүнд гарсан дүгнэлт зөвлөмжтөр үндэслээд одоо энэ ажил бол хийгдэж байгаамаа. Тэгээд ер нь бол тийм нэлээд барууны их сургуулиуд шиг сургуулиудын чинь нэр хүртэл тийм болсон байна. Тэгэхээр за олон 5 байгаа тий. Тэрний нэг таних бол шинжлэх ухааны сургууль. Энийг англиар юу гэнэ? Шинжлэх ухааны сургууль гэдгийг бол бид нар бол яг барууны ялангуяа Америкийн системд байгаа School of Arts and Sciences гэдэг урлаг шинжлэх ухааны гэж ингэж
орчуулвал өвчлж орчуулвал ийм тийм ээ. Тэгэхээр яг тэр Монгол нэрийг тэгж орчуулахгүй яасан. Ингэж орчуулах гэхээр одоо урлаг гэдгийг бол манайхан бол яг л нэг performing art гэдэг ч юм уу fine art гэдэг шиг ингэж шууд ойлгоод ерөөсөө дүрслэх урлаг юм уу эсвэл одоо театр жүжигийн урлаг гэдэг шиг ойлгоод энэ бол манай удирдах зөвлөл дээр яригдсан асуудал л да. Тэгээд ямар асуудал болов гэхээр ерөөсөө урлаг гэхээр буруу ойлголт төрөөд байх юм. Тэгэхээр буруу ойлголт төрөх юм бол энийг ингэж хэрэгэлсээр байгаад хөвшүүлэх нэг асуудал байдаг. Урлаг гэдэг үгийг зөвөр хөвшүүлэх. Нөгөө талаас бол ерөөсөө одоо тэр нь хөвшиж өгөхгүй одоохондоо нийгэмд одоо бас нэг сууж өгөхгүй байгаа бол бид нар зүгээр тогтцсон нэр томьёо хэрэглээ явчих. Шинжлэх ухаан гэдэг нь бол манай шинжлэх ухааны академи гэдэг одоо нэг 20 хүрээлэн төвтэй тэнд нь бол одоо бас энэ урлаг гэж нэрлэдэг байгаа юм юмны элементүүд орсон юмтай хүрээлэнгүүд хүртэл бий л дээ. Тэгээ яг тэрийг л аваад хэрэгжилчих гэсэн шиг л. Тэр баруун дандаа энэ liberal arts гэж нэрлэдэг шүү дээ. Тэрний ямар ч. За тэгэхээр энэ liberal arts гэдэг бол маш сайхан асуулт байна. Энэ бол ер нь бол эртний грек ромын үеэс гаралтай ийм ойлголт юм л да. Тэгэхээр ямар утгаар үүссэн бэ гэхээр зүгээр нэг энгийн хүмүүс амьдрахтаа одоо явуулдаг үйл ажиллагаанаас хүнийг чөлөөлөх тийм ээ. Энгийн одоо зүгээр нэг өдөр тутмын амьдралаас өдөр тутмын одоо худалдаа одоо 8-ны ажлаас чөлөөлөд ийм чөлөөт сэтгэлгээтэй чөлөөт иргэн бий болгох чиглэлээр ийм урлаг гэдэг байдлаар хөгжсөн байгаа юм л да. Тэгээд чөлөөлт иргэн чөлөөлнө гэж ярьж, хүнийг чөлөөлнө гэж. Тэгэхээр liberal arts гэж яриад байгаа энэ боловсролын систем дээр бол энэ барууны ялангуяа Америк нэгдсэн улсын сургуулиуд бол бүрэн үндэслэлсэн байгаа. Тэр нь бол чөлөөт иргэнийг бий болгоно гэсэн санаатай. Тэгээд ер нь бол энэ бол эртний грекийн үеэс ахуулаад явсан одоо үндсэн 7 одоо чөлөөт одоо урлаг гэдэг юм уу liberal arts-ын одоо салбарууд байж. Тэрэн дотроо одоо жишээлх юм бол одоо юуны дүрм гэж одоо хэл бичгийн дүрм, илтгэх урлаг, за логик гэдэг юм уу, одоо ярианы чадвар гэдэг ч юм уу. Дээрээс нь арифметик, хөгжмийн урлаг, геометри, астроном гэдэг ингээд шинжлэх ухааны тал ийм 7 юм бол 7 чөлөөт урлаг гэж нэрлээд ирсэн байгаа юм л. Тэгэхээр та нэрийг аваагүй ч гэсэн саяын шинжлэх ухаануудаас алийг нь түүний улсын Монгол улсын их сургууль гэж одоо болтол явж ирсэн бүртцээс танай шинжлэх ухааны сургууль аль одоо тэнхмүүдийг авсан. Тэгэхээр бол энэ 7 элемент бол долуула их сургуулийн бүтцэд байж байгаа. Тэгэхээр шинжлэх ухааны сургууль гэж нэрлээд Arts and Sciences гэдгийг авч явж байгаагийн учир нь бол яг одоо ийм 7 чиглэл гэж хэлэхэ болыг гэхэд бол орчин үед бид нар арай өөр болоод хөгжсөн шүү дээ. Энэ чиглэлийн юмнуудыг бол мэдлэгийг бол мэдлэг болоо чадвар гэж хэлж байгаа. Дээд боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдэд бүгдээрэнд нь адилхан болгох. Энэ бол одоо Америкийн системийн одоо давуу тал шүү дээ боловсрол. Бүгдээрэнд нь ижилхэн төвшөнд аваач тавьж хагаад дараа нь нөгөөс суралцж байгаа хүүхдүүд маань бол өөрсдөө чөлөөтэй мэрэгжлийнхээ сонголтыг ухамсартайгаар хийх юм боломжийг бүрдүүлж өгдөг гэдгээр л давуу талтай. Их сургууль бол хөгжиж ирсэн түүхэндээ бол энэ юмнуудыг бол бий болгоод ирэх нь эрдсэн байдаг. Тэгвэл бол өөр ингэсэн одоо тусгай юм болоод одоо ямар үндэстэй байх нь энэ сургууль. Одоо ангууд нь ямар дотроо яаж одоо их сургуулиуд яг гэхээр танай сургууль. Манай шинжлэх ухааны сургууль бол 5 сургуулийн нэг гэдэг 4 та хэлсэн. Тэр дотроо бол бид нар бол үндсэндээ бол 3 дид салбар гэж үзэж байгаа. Хүмүүнлэгийн салбар, энэ дотор нь бол нэг урлагийн чиглэл гэдэг юм уу, энэ чиглэлүүд нь орно. Нийгмийн ухааны салбар, байгалийн ухааны салбар гэсэн энэ 3 салбарууд хамаарагдаж байгаа. Салбар болгоныг 6-аас 7 тэнхимтэй нийтдээ бол нэг 19 тэнхимтэй ийм нэгж болж хувирч байгаа юм аа. Тэгээд оюутнууд бол яг хав элсэхтэй бол их сургуульд хэлсэн. Одоо хуучин бол ямар байсан бэ гэхээр нэг мэрэгжилд нэг хөтөлбөрт элсчээл. Тэгэл тэрэндээ бол одоо 20-уулаа 30-уулаа хамт явсаар байгаа л ингээл төгсдөг. Тэрнээсээ ерөөсөө хайлж гардаг, юм үздэг, өөр хүмүүс салбарын хүмүүстэй найзалдаг, нийгэмшдэг. Тэгэхээр их сургуульд элсчээд энэ одоо суур одоо ерөнхий суур хичээл гэж бид нар нэрлэдэг. Энийг одоо Harvard эднэрт бол анх үүсгэсэн юм билээ л дээ. Бас одоо хойд Америкийн сургуулиуд дотроос тийм fundamental гэж хэлдэг distribution requirements гэж хэлээд байна. Тэгэхээр одоо тэр нь юу вэ гэхээр одоо яг одоо энэ чадвар мэдлэг олгодог энэ суурийг тавьж өгдөг юмнуудыг бол энэ мэрэгжлийн тэнхмүүд нь ижилхэн одоо хуваарлаж авч ингэж өгье гэсэн. Тэгэхээр өөр одоо таны шинжлэх ухааны сургууль байна тийм үү? Өөр нөгөө том сургууль өөр сургуулийн хүүхдүүд танай дээр бас ирэх юм уу? Манай дээр ирнэ. Ер нь тий. Одоо тэр хүмүүс ч гэсэн ялгаагүй дээд боловсролтой мэрэгчлэн болно шүү. Би Америкт сурж байхад за яг би бол MBA хийгээд сурж байсан. Тэгээд ингээд
хичээлдээ орно гэхтэй зэрэг манай ангийн надад одоо нэг анги гэж хэлэхэд хэцүү байд юм. Тийм арай. Тэгээ би нэг анги бол нэг ангид байгаа. Нэг хэсэг хүүхдүүд. Дараа нь өөр нэг хэсэг хүүхдүүд байгаа. Өөр хүмүүстэй суугаад. Тэр зарчмаар явах нэ. Яг тэр зарчим руу орох. Тэгвэл наад чинь бол зарчмын хувь шал том өөрчлөлт болж байгаа юм шүү. Зарчмын хувьд том өөрчлөлт болж байгаа. Тэгэхээр энэ нь бол юу вэ гэхээр бид нар яагаад энэ өөрчлөлтийг хийх болов гэхээр нөгөө ёстой нэг хувьсгалын тохироо гэдэг шиг юм болж байгаа юм л да. Одоо янз бүрийн системүүдийг туршиж үзлээ, нутагшуулах гэж оролдлоо. Нэг л сайн болж өгсөнгүй. Дээрээс нь бол мэдээж одоо их сургуулийг байгуулж одоо ингээд олон жил ажиллаж ирсэн ахмад туршлагатай хүмүүс маань бол байж. Нөгөө талаар бол 90 оноос хойш бол 20 гаруй жилийн хугацаа өнгөрөхөд бол бас нэлээд олон оронд бол янз бүрийн одоо чиглэлээр ажиллаад олон жил ажиллаад яасан хүмүүс тийм мэдлэг боловсрал эзэмшсэн хүмүүс эргэж ирж ингэж таарч байгаа бас нэг тийм нэг сонирхолтой үйл болж байгаа юм л да. Welcome. Одоо Монгол ардчилсан нийгэм шилжснээс хойш бид анх удаага монголчууд, залуучууд, манай залуу эрдэмтэд Америкийн нэгдсэн улсад барууны хөгжилтэй орнууд явж зүгээр суралцаагүй, мастер хийсэн, доктор хийсэн. Тэр хүмүүсийн нэг нь одоо та Корнелийн их сургууль мастера хийсэн. Дараа нь Пенсильванигийн их сургууль ингээд нийт 7 жил Америкийн нэгдсэн улсад пост градуэйт буюу сургууль төгсөхийн дараа 2 зэргийг ингээ хийгээд тэгээд одоо буцаад ирээд Монголд их сургуульд ингээд нэлээд хэдэн жил ажиллаад эхэлчихлээ тийм ээ. Тэгэхээр та Корнелийн их сургуульд юу хийснээ дараа нь Пенсильваниад юу хийснийгээ товчхон танилцуул. За тэгэхээр Корнелийн их сургуульд явдаг түүх нь бол тэр үед бол Сорсын сан гэж нэг сан байсан шүү дээ. Тийм одоо бол нээлттэй нэг нөрөөлөн болоод үлдсэн байна. Сорсын сангийн шугамар бол тийм магистрийн тэтгэлгээр бол оюутнуудыг бол суралцуулдаг байсан шүү дээ. Би тэр тэтгэлгийг авч Корнелийн их сургуульд суралцсан. Азтай юм нь бол яг зөвхөн бидний өмнөөс Сорсын сан бол сургуулиудад хүсэлт гаргадаг. Ямар сургууль авах нь бол ямар сургуульд аплай хийх нь хүсэлт гаргах нь бол бидний сонголтын асуудал биш байсан. Азар бол надад Корнелийн их сургууль таарсан. Корнелийн их сургууль бол яг хоо hospitality management гэдэг юмараа бол бараг дэлхийд нэг номер гэдэг та бол бизнес санхүүгийн хүн учраас мэдж байгаа бах. Дээрээс нь миний одоо тэр сургуулийг одоо бас тэр сургуульд намайг одоо авахар шийдсэний дараа тэрийг шууд хүлээж авдгийн учир нь бол тэнд байгалийн шинжилгээ ухааны ялангуяа биений сонирхдаг биологи, экологи, эволюцийн чиглэлээр бол жигтэйхэн том судлаачд бол ажилладаг гэдгийг би. Та өмнө нь биологийн чиглэлээр ажилласан хүн байсан тийм ээ. Ажил тодорхой. Энд их сургуулиа төгсөөд. Тийм нэг 2 жил ажилласан байсан л да тийм багш шийдсэн байсан. Тэгээд тэр сургуульд очиж суралцсан. Суралцахтаа бол одоо тэнд бол зэрлэг амтны экологийн чиглэлээр эволюцийн биологийн чиглэлээр ийм судалгаануудыг хийж бол тэнд төгссөн. Төгснөхийн дараа бол шууд хүсэлт гаргаад би Пенсильвани их сургуульд бол докторантурт бол хийсэн. Тэнд бол 5 жил сурсан. Энэ хугацаанд бол эколог, эволюцийн биологийн чиглэлээр бол судалгаа хийж докторийн зэрэг авсан. Тэгээд шууд эргэж ирж Монгол Улсын их сургуульд ажилласан л та. Тэгээ саяхан таны ярьсан 2 хичээлээр эхнийх нь жишээ бол одоо зэрлэг амтантай холбоотой эволюцийн чиглэлээр энэ сурах хүчгийг та орчуулсан юм байна тий. Танай одоо команд гарч. Манай команд гэж хэлж бол тий. Хизээ энэ ном гарсан гинэ. Наад ном чинь бол англи хувилбар нь бол 2009 онд гарсан ном юм байна. Энийг бид нар бол албан ёсны эрх мэрхийг нь аваад ингээд орчуулах ажиллагаа явагдсаар байгаад 2012 онд бол хэвлэлээс гарсан ном л доо. Тийм. Энийг бол би ганцаараа орчуулаагүй. Тэгтээ бол мэдээж энэ номтой холбоотой зохиогчийн эдийн харилцаа марилцуулах асуудлыг бол зохицуулаад явсан. Энэ номыг тэгээ одоо энэ хаана вэ? Их сургуульд та энийг заад юм уу? Их сургуулийн хичээлийг зааж байгаа. За ганц их сургуульч хүссэн хүмүүс өөр сургууль аваад хэмжиж болно. Манайд энэ чиглэлээр өөр ямар сургууль заадаг хичээл? Ер нь бол эволюц гэдэг юм бол биологийн одоо бүхий л салбарыг одоо нэгтгсэн одоо үзэл санааны концепц гэж үздэг учраас биологи ерөнхий хөршүү дээ. Биологи үзэж байгаа хүн болгоны судалгаа хэрэгтэй ялангуяа их сургуулийн сурах хүч гэлтэй. За дараа нь тэр доктор хийхдээ та экологтой холбоотой ажиллаад энэ номыг орчуулсан юм байна тийм ээ? Тий яг нь 5 дахь хэвлэл гэж шүү дээ. Энэ бол номын 5 дахь хэвлэл. Энэ Канадын British Columbia-д ажилладаг Футуяма Charles Krebs гэж том профессор бий. Энэ хүний бол холбоо орж байгаа албан ёсны эрхийг аваад хуучин бол хөвсгөлийн төсөл гэж геоэкологийн хүрээлэн дээр хэрэгжижсэн төслийн залуучууд санаачлагыг гаргаад тэгээд цаашаах ажлыг нь бол бид нэр хамтарч зохион байгуулад энэ номыг хамтарч орчуулад редакторлоод гаргасан юм л да. Хэд онд гинэ? Наад чинь бол 2006 онд гарсан юм. Тэгэхээр 2006 онд энэ экологийн хичээлээр манайд гарч ирсэн сурах бичиг ямар хүч сурах хүч байсан юм? Тийм одоо
Таны оюутан байх. За биднийг оюутан байхад бол бид нэр Орос ном уншдаг байсан. Орос ном нь бол заримдаа бол мэдээж одоо яг энэ барууны чиглэл Орос руу орчуулагдсан ном бол байдаг байсан. Зөвхөн Оросуудын өөрсдийнх нь бичсэн номнууд бол бий. Одоо ч бол тийм номнууд байж л байгаа. Зөвхөн яг номнуудаа биш хэлн Орос дээр ерөнхийдөө хүүхдүүд ярьдаг уу хэлээр бол таарах нэ. Ном муудаа гэж одоо бас сурах бичгийн төвшөнд ингээд аваад үзвэл ер нь бол яг энэ экологи эволюцийн чиглэлээр бол англи хэл дээрх сурах бичиг ялангуяа англи, америкчуудын гаргадаг сурах бичиг бол дэлхий дээр тэргүүлж явдаг угаасаа. Тэгэхээр Оросынх бол жаахан одоо учир дутагдaltaй. Энэ экологи эволюцийн хоёроо нийлүүлсэн юм нэр томьёоны англи монгол тайлбар толийг та бүхэн бас хийсэн юм байна тийм ээ. Хизээ гарсан юм? Наад ном чинь бол өнгөрсөн онд гарсан шиг санаж байна. Анхудаага нь анхудаа урд нь бид нар бас нэг 2 дугаар хэвлэл гэж дамжуулж гаргаж байгаа. Тэгээд экологи эволюц гэж нийлүүлээд нэг гаргасан. Тэгэхээр энэ номнуудыг ингээ хийгээ за сургалтанд одоо би ингээ барууны хамгийн сайн англи Америкийн хичээлүүдийг орж эхэллээ гэж бодож байна. Тэгээд ингээд энийг сургуулиа төгсөж байгаа манай Монголын оюутнуудад цаашдаа барууны ихтэй сургуулиудад ороход тэр одоо та чив зөндөө олон ийм endowment гэж ярьдаг янз бүрийн сургуулийн сангуудаас их олон ийм тэтгэлэг авч ирсэн байлээ. Энэ одоо аль зэрэг боломжтой вэ? Энэ чиглэлийн таны чиглэлийн мэргэжлийн оюутнуудад цаашаа сурахад ер нь бол олон улсын төвшөнд хүлээн зөвшөөрөгдсөн сургагчид их цөөхөн байдаг гэж хэлсэн. Тэр яг л тэр төвшөнд нь байгаа сургагчийг бид нэр ингээд орчуулад тэр сургагчдуудыг одоо заавал энэ биш бол өөрийг унших боломжийг хангаад бас нэр томьёогийн тайлбарлаад өгсөн юмнууд тавьчихаар бол хүмүүст бол их л чухал гүүр болж байгаа байх гэж би найдаж энэ ажлыг хэлний хувьд хүүхдүүд аль зэрэг бэлтгэлтэй байх вэ? Хэлний хувьд бол одоо энэ таны шинэ бүтцийн сургууль бол хэл бол одоо их өндөр төвшөнд бол тавигдана. Хэлний сургалтыг яаж явуулах вэ гэдэг асуудал бол өөрөө бол бас хэлэлцэгдэж байгаа асуудал. Тэгтээ бол хэлний чадвар бол сайтай гарах ёстой. Энэ бол заавал тавигдах ёстой шаардлага. Хэлний шаардлага ерөнхий хэл яриад нэмээд та англи хэлийг ярьж байна уу? Англи хэлийг ярьж байгаа тийм. Одоо 3 үндсэн сургуультай нийт нэг 19 тэнхимтэй гэж ярьж штэ тийм ээ. Тэгээ энд нийт багш нарын тоо хэдийн танаа сургууль дээ? Монгол Улсын их сургууль бол шууд одоо үндсэн цагаар 100% ажилдаг багш нар бол нэг 700 орчим байгаа. Энэний бол 400 гаруй нь бол 500 шахуун нь бол энэ шинжлэх ухааны сургууль гэдэгт бол хариалагдаж орж ирнэ. Оюутан бол одоо 16,000 шахуу оюутны бол 9,000 нь одоо бакалаврын оюутнуудыг ярьж штэ бид. 9,000 нь бол энэ сургуульд хариалагдаж тий. Та хуучин сургуулийн бүтцийн талаас илүү хувийн тань дээр явж байна. Талаас илүү хувь нь явж байгаа. Тий. Тэгэхээр нийт энэ тань дээр нийт ажиллаж байгаа багш профессоруудын одоо энэ одоо 500 багш профессорууд ажиллаж байна. Энийг та ямар хэмжээгээр тоо баримт байвал тий. Тэдэн хувийн тийм төгссөн гэсэн ямар нэг статистик юу вэ? Ер нь бол энэ чиглэлээр бол бид нар бас судалгаа хийсэн. Манай чадвах ямар вэ гэдэг. Би тэр тоо баримтыг бол шууд одоо санаж хэлж чадахгүй ч гэсэн ер нь бол энд нэг хамгийн одоо ихтгэлтэй хэлж чадах юм нь бол Монгол Улсын их сургуульд бол өндөр хөгжилтэй оронд эрдмийн зэрэг, докторийн зэрэгээ хамгаалаад эргэж ажиллаж байгаа хүмүүс бол хамгийн олон тоотой байж байгаа. За хамгийн Монгол Улсын бусад байгууллагуудтай харьцаж. Энэ ч өөрөө их сайхан мэдээлэл дээ. Ер нь бол Америкт баруунд PhD тий Doctor of Science их бол үнэхээр наазахын 4-5 жилийн маш хэцүү хөдөлмөр юм байлаа. Маш их дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сэтгүүлүүдээр ялангуяа юм сонин гаргасан байх хэрэгтэй юм байлаа. Та нэлээд олон сонин сэтгүүл ер нь таны нийт хичнээн ном бичсэн та. Гэхдээ яг энэ номнууд бол ер нь бол та бүхэн энд харж байгаа бах зарим нь бол одоо энэ юу хөвсгөл нуурын судалгааны чиглэлээр англид гаргасан одоо монограф нэгэн сэдвт бүтээл гэж ярьдаг энэ бүтээл бол гарсан байж байгаа. Тэгээд одоо энэ орчуулгын бүтээлүүд редакторлсон бүтээлүүд гээд номны хувьд бол иймэрхүү юмнууд бол би орчуулгын бүтээлүүд бол цөөнгүй би. Зүгээр одоо та ном сэтгүүлгээд хэлжлээ. Ном гэлгүүгээр юу сонин сэтгүүлгээд хэлжлээ. Сэтгүүл эрдэм хинжлэгээний сэтгүүл гэдэг юмд бол юм хэвлүүлэх шаардлага бол маш өндөр тавигдах ёстой. Ялангуяа эрдэм хинжлэгээний салбарт академик салбар их сургуульд ажиллаж байгаа хүмүүс бол POP гэж хэлдэг шүү дээ. Publish or perish гэж тийм ээ. Одоо хэвлэхгүй бол та бол байхгүй болно л гэсэн тийм санаа. Тэгэхээр энэ зарчим бол бас манай Монгол Улсын их сургуульд үйлчилдэг тодорхой хэмжээгээр одоо гадаадын өндөр хөгжилтэй их сургуулиуд шиг одоо хатуу шалгууртай төвшөнд биш ч гэсэн тэгээд ер нь бол энд хэлэхэд бол их сургууль бол сүүлийн жилүүдэд бол Thomson Reuters-ийн одоо
импакт фактор бүхий сэтгүүлд хэвлэгдсэн одоо өгүүллийнхээ жагсаалтаар бол бас одоо улстай бол өнгөрсөн онд бол тэргүүлээд эхэлж. Тэр нь тэргүүлж байгаа гэдэг нь бол зөвхөн л нэг 60 чавганц уралдаж байгаа хэрэг шүү дээ. Үндсэндээ улс дотор л уралдаад байгаа болохоос биш. Энэ хүнтэй гэж хэлэхэд бол их сургууль бол өнгөрсөн жил 2013 онд бол нэг 50 орчим эрдэм хэмжилгээний өгүүлэл одоо энэ Thomson Reuters-ийн импакт фактортай сэтгүүлдлүүдэд бол гаргасан байна. Энэ бол улстай бол тэргүүлж байгаа. Тэгвэл бол энэ бол ямар тоо вэ гэхлээр бол одоо их үр бүтээлтэй ажиллаж байгаа гадаадын нэг профессорын хийдэг ажилтай л тэнцвэр хэмжээний л ажил гэж ойлгох хэрэгтэй. Манай академиад Академи бол манайхаас бол одоо өнгөрсөн хичээлийн жил өнгөрсөн 2013 12 онд бол манай хойно явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд эннийх нь бол одоо 40 50 одоо өгүүллийнх нь бол одоо юу гэдэг өнгөрсөн жилд гарсан өгүүллийн нэг 6-аас 8 нь бол манай тийхэнд одоо харьяалагдчих жишээтэй юм л байгаа л да. Тэгэхээр таны одоо энэ шинжлэх ухааны сургууль буюу одоо манай их сургуулийн одоо болт бүрдүүлж ирсэн сүмийн талаас илүү тантай ингээд ямар нэг хэмжээгээр одоо та энэ бүхнийг удирдах ажиллах гэж байна. Тийм. Монгол улсын хөгжлийн ийм чухал үед уул уурхайгаас бид их хэтэрхий хамааралтай үед хоол ундныхаа гол их үсвэр тэнтэй холбоотой. Энийг өөрчлөх, хөө салбар руу экспортлох энэ чиглэлээр ажиллаж байгаа бизнесийн тодорхой аж үйлдвэрийн салбартай та нарын хийгээд байгаа судалгаа шинжилгээ чинь яаж уялдах юм? Ямар практикл өгөөж байх юм бэ? Тийм. Тэгэхээр энэ дээр бол та сайхан асуулт асуулаа. Ер нь одоо судлаачдыг шүүмжилдэг, эрдэмтдийг шүүмжилдэг юм бол нэг л их одоо юм хийж, нээж гэж яваад идэг. Тэр нь одоо амьдралд яагаад одоо мөнгө төгрөг болж одоо юу болж орж ирэхгүй байна вэ гэж тийм. Тэгэхээр суур судалгаа хийдэг нэг хэсэг байдаг. Суур судалгаа бол хизээ одоо юу болж орж ирэх нь бол энэ технологийн хөгжлийн асуудалтай холбоотойгоор удаан байж болно, хурдан байж болно. Нөгөө талаар бол их сургууль бол энэ бүтцийн өөрчлөлттэй холбоотой энэ асуудлыг бол олж харж байгаа. Суур судалгаа хийгээд идэг. Тэр нь бол технологи болдгоо одоо ямар нэгэн одоо патент болдгоо. Тэр нь эргүүлээд одоо эдийн засагт үр өгөөж өгдөггүй юм байж болохгүй гэдэг хэрэглээний шинжилгээ ухааны сургууль гэж хэрэглээний шинжилгээ ухааны инженерчлэлийн сургууль гэж байгуулсан. Энэ сургуулийн хүмүүс бол одоо ямар даалгавартай хүмүүс байх ёстой вэ гэхээр энэ хийж байгаа судалгааг бол технологи болгож өөрөх, патент болгож өөрөх, бүтээгдэхүүн болгож өөрөх. Тэр нөгөө 5 сургуулийн чинь нэг Applied Science and Engineering гэх нэг. Engineering and Applied Sciences гэж хэлж байгаа. Яг бодиттой мэдлэгийг мөнгө болгох тийм бүтээгдэхүүн болгох. Энийг компаниуд захиалах юм уу? Ямар маягаар энэ санхүүжилтөнд ажиллах юм? Ер нь энэ бол одоо захиалж болно. Энэ бол одоо судалгааг дэмждэг хувийн хвшлийнхний одоо бас нэг хувийн хвшлийнхний хөрөнгө оруулалт гэж ярьж байгаа. Энэ бол чухал. Хувийн хвшлийнхэн одоо компаниуд энэ чиглэлээр эдний одоо мөнгө шилжүүлж өгье гэж бодоход тэгээ манай татвараас одоо хөнгөлдөг дэмждэг тэм систем байдгүй. Тэрийг бол би сайн мэдэхгүй байна. Хувийн хвшил яг одоохондоо байхгүй байгаа. Байхгүй байж магадгүй. Ягаад гадаадд бол энэ бол байдаг шүү дээ. Тийм одоо endowment, Harvard-ийн endowment гэж ярьж буюу Harvard-ийн сан гэж яриад шүү дээ. Төгсөгчдийнх нь өгсөн мөнгө хамгийн их том мөнгө, энэ хамгийн их одоо авиас хүмүүс тэтгэлэг өгдөг гэх мэт. Ер нь манай их сургуулийн тэтгэлэгтэй холбоотой асуудал. Жишээлбэл тэтгэлгийг хийн гаргахгүй, заавал улс гаргахгүй. Ер нь нэгдүгээр. Хоёрдугаар ингээд оюутан болгонд ингээд цалин юу энэ оюутан болгонд мөнгө өгж шээ тийм. Энэ тухай таны бодол юу вэ? За би 20 дугаар асуултаас нь эхлээд хариулчих. Оюутан болгонд мөнгө өгөх бол миний бодлоор бол энэ бол буруу гэж би боддог. Энийг бол харин ч тэр одоо оюутныхаа сурах орчинг бүрдүүлэх чиглэл хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй байдаг болов уу гэж. Одоо Harvard эднэргээл одоо энэ дэлхийн шилдэг сургуулиуд бол хэдийгээр хувийн сургуулиуд боловч улсаас авч байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ бол асар өндөр байдаг шүү дээ. Тэгэхээр тэр чиглэл тэрнтэй адилхан одоо энэ оюутанд өгч байгаа тэтгэлгээ сурах боловсрох орчингийн сайжруулахад зарцуулчих юм бол өрсөлдөх чадвартай хүмүүс бий болоход илүү хувь нэмэр. Тэр нь илүү одоо удаан хугацааны хөгжлийн илүү байх шиг сонгож авах санхүүжилт их үүсвэр бий болно тийм. Тий. Нөгөөх нь ер нь одоо нэг ийм хандлага байна шүү дээ. Боловсрол хямдхан бай тэгээ сайн бай. Хямдхан юм сайн байх хэцүү шүү дээ. Хямдхан юм сайн байх хэцүү. Энийг бол би одоо оюутнуудад жишээ олгож хэлдэг. Одоо жишээлх юм бол Harvard-ийн их сургууль бол төлбөр нь бол нэг 50,000 орчим доллар хүрэн шүү дээ. Одоо нөгөө дотор гарны мөнгө одоо general fee суурьар хамжаад нэрээ оруулаад эхэлэх юм бол ийм сургуульд бол хүүхдүүдэд сургаж чадчих байгаа тийм ээ. Одоо зүгээр нэг үйлдвэрийн ажил хийдэг, уурхайд ажилдаг ажилчин Америк хүн бол нэг 20-22 мянган долларын жилийн орлоготой хүн хүүхдэд энд сургаж болж байгаа байхгүй тийм ээ. Тэгээд зээл авдаг янз бүрийн системүүд бол бий. Манайх бол одоо дундаж цалин одоо нэг статистикийн мэдээгээр 600 хэдэн мянган төгрөг болчиход сарын дундаж цалин. Жилд бол тэр нь одоо 7-8
Одоо сая төгрөг мөртлөө 1 сая төгрөг 2 сая төгрөгийн төлбөртэй сургууль сурахтал одоо бөөн улс төрийн асуудал болоо явчихдаг тийм ээ. Энэ бол түрүүн та эндоумент гэж ярьлаа. Харвардын эндоумент гэдэг юм бол 32 тэрбумаар хэмжигдэж байгаа юм билээ. Өнгөрсөн оны байдлаар бол эндоумент гэдэг манайхан бол зүгээр л шууд хүмүүсийн өгдөг хандив гэж ойлгоод байдаг. Энэ маань бол зөвхөн хандив төдийгөө одоо хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалт тодорхой нөхцөлтэйгээр өгсөн бэлэг гэх мэтээр ингэж явдаг. Одоо жишээлх юм бол Монгол Улсын их сургуульд бол одоо миний мэдж байгаагаар 2 эндоумент байна л. Нэг нь бол Солонгосын одоо шинжлэх ухааны мэдлэгийг одоо КФАС гэж ярьдаг. Энэ сангийн одоо оруулсан хөрөнгө оруулалт. Энэ нөхцөл нь бол тэр оруулсан үндсэн хөрөнгөөр нь бол хөрөнгө оруулалт хийгээд хүүгээ авч хэрэгжилж явах тодорхой үйл ийм нөхцөлтэйгээр. Тэгэхээр тэрний хүн нь бол Монгол Улсын их сургуульд жилд нэг 100 сая гаруй төгрөг орж ирээд байгаа юм. Тэгэхээр бол энэ бол овоо их хэмжээний мөнгө гэж таарна шүү дээ. Нөгөөх нь бол яг одоо юу гэдэг манай миний нэр дээр байгуулж өгсөн хандвын сан бол би энэ бол тэрнтэй харьцуулахад хамаагүй жижигхэн. Уучин бол Азийн сангийн одоо суурин төлөөлөгч хийжсэн Билл Инфанте гэдэг хүн бол энэ санг бол хөөцөлдөж байгуулж өгсөн юм байгаа. Энэ маань бол Тейлрийн гэр бүл гэж одоо нэрээр нэрлэгдсэн юм эндоумент сан. Энэ бол миний нэр дээр явж байгаа. Жилийн хүүн бас л ялгаа авахгүй үндсэн хөрөнгө оруулалт хийгээд хүүгийн авч хэрэгэлдэг. Хүүн бол нэг 10-аас 15 сая орчим төгрөг болж байгаа. Энэ бол хүмүүс бол бас сонсоод энэд нь хүрч магадгүй. Гэхдээ энэ бол шинжлэх ухааны технологийн сангийн дундаж одоо шинжлэх ухааны төсөвт жилд өгдөг мөнгнөөс зарим тохиолдолд бол нэлээд илүү гарч байгаа юм хэмжээний мөнгө шүү гэж тийм. Ер нь бол энэ одоо чинь одоо би Денвер их сургууль төгссөн. Бараг сард нэг удаа захиа ярил нэг тэдэн төгрөгөөр тэдэн дандаа хандуулаад гэдэг. Тэгэд энэ бас Монгол Улсын их сургуулийг Монголын олон хүн төгссөн. Тэр хүмүүсээс хандив авах тийм юм хийдэг юм уу? Хандив авах тийм байнгын төгсөгчдөө зориулсан үйл ажиллагаа учир дутагдaltaй байгаа. Та тэрийг өөрчлөх юм байгаа шүү. Өөрчлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй л ерөөсөө болохгүй. Тэгэхэд бол чивэл би Монгол Улсын их сургуулийг төгссөн гэсэн нэг ялгаатай нэг астог тэмдэг малгай ингээд өгсөн үеийнхэн төгсөгчдийг та мэдэн шүү дээ. Америкт яаж сургууль төгсөхөд ямар сүртэй юм болдог вэ? Тэр одоо хүмүүс зэрэг жагсаалгүй айх төрлийн болдог шүү дээ. Тэр бид нар гэсэн ойлголтыг өгсөн юм та шинээр юу хий гэж бодож байна? Тэр бол шинээр хийх биш, энэ бол хийгдээд эхэлсэн байгаа асуудал шүү гэдгийг хэлэх. Нөгөө талаас бол тэр нөгөө юу биш те тийм таны хэлдэг нөгөө төгсөгчдөд зориулсан үйл ажиллагаа гэдэг юм бол үнэндээ бол манайд учир дутагдaltaй байгаа. Янз бүрийн нөгөө тэмдэглэлт үйл явдал болохоор л нэг төгсөгчдөө санаа танд цоглуулах юмсан гэл ингээл нэг урлаг заллаг явуулаад ингэдэг. Энийг бол тэгэх биш, яг таны саяны хэлдгээр одоо байнга одоо эргэх холбоотой байж тийм ээ. Төгсөгчдөөсөө одоо тодорхой одоо дэмжлэгийг авч явах юм чиглэлээр үйл ажиллагаа. Та Солонгосыг бол сайн мэдж байгаа. Солонгосын сүүлийн үндэсний их сургууль. Ер нь Солонгосын одоо 3 том сургуулийг төгссөн хүмүүс бол сургуультай бол ер нь бараг нэг жилд 30 мянган одоо вооны хэмжээний бэлэг өгөх бол ер нь бараг уламжлал болцсон хэд юм билээ шүү дээ. Сүүлийн их сургуулийг тэр ой дотор газар өгөөд тэр парк ерөнхийдөгч байх үедээ тусгайлж бүр онцгойлж байгуулсан юм байл шүү дээ. Их сайхан газар байл ш би сайхан биш 2-3 жил өмнө би нэг очив юм. 4-5 хонсолдоо. Үнэхээр гайхамшигтай байгаа. Их сургууль гэдэг нэг юм байх юм байл юм байлээ. Кафе энэ төр ямар Солонгосын сургуулиуд бол ялгаа байхгүй одоо энэ Америкийн сургуулиудын системийг дуурайж одоо ингэж бий болсон. Одоо Солонгосын 3 сургууль Sky гэж ярьдаг болсон тийм ээ. Одоо Тэнгэрийн 3 сургууль гэж яриад Seoul National, Korea, Yonsei гэсэн их сургуулиуд үндсэндээ бол яг л Америк системд энд ажиллаж байгаа шүү дээ. Энэ хараа өөр нэг юм би анзаарсан хэлэх гэсэн. Би Москвад их сургууль төгссөн. Дараа нь Москвад Монголын их сургуулийн идэхгүй яг төгсөлтийн ихтэй харж байгаа. Америк сургууль төгссөн. Ингээ хараад байхад ихтэй сургууль төгсөх ёслолыг чивэл Стэнфордын их сургууль дээр Стив Джобс оч хэлсэн үг байдаг шүү. Гайхамшигтай үг байдаг тийм. Манай их сургуулиуд тим маягаар амьдрал задгахдаа гайхамшигтай хүмүүсийн үгийг сонсохгүйгээр нэг л тим мистерийн одоо үзэсгэлэн болоод явчих юм. Тэр ямар учиртай. Тийм тэр бол одоо бас яаж хэзээ өөрчлөх уламжлал гэдэг. Өөрчлөх гэх тэр элементүүд одоо нөгөө нэр хүндтэй тэр чухал байхад хэлж чухал. Тийм тэр бол их чухал. Тэгээд ч ер нь бол Америкийн сургуулиудын төгсөлтийн баярыг commencement гэж нэрлэдэг шүү дээ тийм. Төгсөөд явж байгаа биш тэр чинь амьдралын гараа эхэлж байгаа гэж нэрлэдэг байгаа шүү тийм. Эхлэл гэж нэрлэдэг. Тийм. Тэгээд тэр эхлэлийг бол одоо сайхан хязгаарлалын үгээр одоо хэлж одоо бас одоо хүнд одоо сэтгэлд үлдэх одоо сургаалын үг хэлж одоо явуулдаг энэ уламжлал бол асар
эртнээс тогтцсон юм билээ л дээ. Монгол улсын их сургууль гэдэг Монголын сургуулиуд бол ер нь бол тийм элемент бол бие. Тэгвэл бол тэр нь бол нөгөө юу гэдгийг улс төрчд гэдэг юм уу тийм ээ одоо тодорхой албан тушаал ашиж байгаа хүмүүсийг урьж авчирч төгсөлтөнд оролцуулах. Тэгээд тусардахын болиулаад тийм хязгаарлагдаад байгаа юм л да. Тэр бол хамаач улс төрчд нэг яг тэр нэг нам гэсэн хэдэн хүмүүс байгаа. Гэхдээ Монгол улсын их сургуулийг төгссөн гайхамшигтай амжилтанд хүрсэн настай хүмүүс байгаа шүү. Бага. Ийм хүмүүсийн өөрийнхөө амьдралыг биш бүх тэрний өөрчлөлтөд зориулсан. Тэр хүмүүс ч одоо амьд эрүүл саруул тэр хүмүүсээсээ яриулж яхад яага болохгүй гэж чинь. Тэр болно. Тэрийг бол дундаж улс төрч авчираад тэр одоо маргааш нэг өдөр солигдсон тэр юм байна. Хөл системээ бол иймэрхүү байдлаар өөрчлөх гэдэг бид нар ч одоо нэг юм яриад шүү дээ. Хоцрогдлоо давуу тал болгоно гэж тийм ээ. Хүн болгоны яваад туршсан замыг яг хойноос нь хөөгөөд яваад байх ш өрөөсөөл гүйцэж одоо хоцрогдол чинь хэрэгжилчээ л дээ тийм ээ. Дүүлгэн бахархал болсон газар болчиход шүү дээ. Тэгэхээр энийг үнэхээр энэ бол миний бодлоор бол их сургуулийн та нарын хийж байгаа өөрчлөлт зүгээр бүтцийн юм уу, зохион байгуулалтын өөрчлөлт биш. Сэтгэлгээний өөрчлөлт. Шинэ үеийн шаардлагыг хангах өөрчлөлт гэж бодож байгаа шүү. Тэгэж ойлгож болно. Бүтцийн өөрчлөлт бол үнэндээ бол энэ нэг нийгэмд одоо асуудал болгоод улс төр болгоод байх асуудал биш шүү. Нэг байгууллага дотоод бүтцийн өөрчлөлтийг хийж л байгаа. За болно бол тэгээд ч бас аль нэг их сургуулийн захирлыг, аль нэг эмнэлгийн захирлыг тэр яамдууд нь томилж идэг энэ улс төрчид хийх юм а мэдэхгүй байгаа. Тэгээд нэг эмнэлгийг даргыг томилохгүй 1 жил болж байгаа. Тэгж байна. Тийм. Одоо тэгэл танай сургуулийн шин захирал дандаа нэг аль нэг намын салбадыг тавих галах юм. Тэр нам улс төрт их сургууль ямар хамаатай тий. Уг нь хамаагүй байвал их сайн улс төрөөс хараат бус. Одоо тийм болгох хэмжээнд л өөрчлөлтийг тань шиг хүмүүс баруун төгссөн ийм тань шиг ийм 2 Америкийн сургууль төгссөн хүмүүс та нар айгүй зоригтой хийхгүй бол буцаагаар нэрвүүлж. Энэ бол хийгдэж байгаа гэж та ойлгох хэрэгтэй. Тэгээд боловсролын тухай хууль бол шинжлэгдэх гэж байгаа. Энэ ажлын хэсэгт бол их сургуулиас бол чадварлаг хүмүүс орж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол улс төрөөс хараат бус болох чиглэлээр бол энэ ажил бол явагдана. Тэгэхээр би танд нэг жишээ хэлэхэд бол Харвардын их сургууль бол энэ доктортой байдал гэдэг бол их чухал гэдгийг л хэлэх гээд байна. Харвардын их сургууль бол түүхэндээ бол 3 одоо мундаг том ерөнхийлөгч гэж хэлдэг шүү дээ. Тэд нар ерөнхийлөгчийн удирдлагаар ажилласан. 3 ерөнхийлөгч нийлээд 75 жилийн хугацаанд ажилласан байт юм байна. 75 жилийн хугацаанд ажиллахдаа бол Харвардын их сургуулийг бол үндсээр нь өөрчилсөн. Харвард болгосон. Америкийн одоо дээд боловсролын системийг бол үндсээр нь өөрчилсөн юм л өөрчлөлтийг хийсэн байна. Тэгэхээр доктортой байдал гэдэг бол их чухал. Яг таны хэлдгээр улс төрийн нөлөөгөөр бол байнга ингэж өөрчлөгдсөн энэ тогтолцоо бол зөвхөн их сургуульд ажиллаж байгаа хүмүүстүүдийг байна. Улс оронд бол их сургуулийн бүтээгдэхүүн чинь улс орныг авчих хүмүүс гарах учраас тэр нь бол их хортой үр уршиг үзүүлээд байх учраас үеийн үед улс төрөөс шинжлэх ухааны академиг ихтэй сургуулиудыг чөлөөтэй байлгах, зайтай байлгах, хамааралгүй болгох энэ бол нэг том зорилго юм шиг байгаа юм одоо тий. Тэгэлгүй яг шинжлэх ухаан гэж манайхан бол шинжлэх ухаан гэдэг гоёор орчуулсан л да. Уг нь латин үг нь одоо scientio гэдэг юм уу, sciencio гэдэг зүгээр л мэдэх гэсэн үг шүү дээ тийм ээ. Англи хэлэндээ бол science гэж шууд аваад хэрэгэлсэн knowledge гэдээ бас ярьдаг. Мэдлэг гэж мэдлэгийн салбар гэж бид нар ярил одоо зүйтэй байх гэж би боддیں۔ Тэгээд тэр танин мэдхүүн энэ салбар бол ерөөсөө л ямар нэгэн улс төр мөнгө төгрөг одоо үзэмжээр бол тодорхойлогдоод байдаг гэдээ бол ерөөсөө үнэхээр биш. Тэгээ та бүхний ийм өөрчлөлт хийж байгаас тийм их том хүлээлт байгаа гэж бодож байгаа. Та яаж яагаад ер нь биологийн чиглэлээр сургуульд орсон. Яагаад яг энэ чиглэлийг сонгосон юм? Тийм биологийн чиглэл бол яг юу л да. Манай аав бол мал эмнэлгийн ухааны хүн байдгийн. Тэгээ би бол өөрөө бол бас мал эмнэлгийн чиглэлээр ажиллана гэж бол одоо бас л одоо жоохон хөвд боддог байсан. Хаан сургууль төгссөн 10 дугаар анги. Би 10 дугаар анги бол Улаанбаатар төгссөн. Тэгээд аав ээж аль нутгийн. Манай аав ээж бол Өвөр Ангаа аймгийн хүмүүс л дээ. Намайг бага байхад хотод шилжиж ирээд мал эмнэлгийн хүрээлэнд мал эмнэлгийн хүрээлэнд ажилласан эрдэмтэн хүн юм биш үү? Тэгээд тэрний нөлөө байсан байж таараа. Тэгээд үндсэндээ бол ямар ч л байсан нэг тийм биологийн чиглэлээр бол нэлээд гүнзгийрүүлж явсан л да. Хийм биологийн чиглэлээр одоо конкурс өгнө гэж бэлтжижсэн. Тэгээд цагаа тулаад ирэхээр манай аав бол мал эмнэлгийн хүн болохыг бол надад бол хориглсон. Одоо бодвол өөрөө нэг янз бүрийн өвчнөд ажилдаг учраас тэгсэн байж магадгүй. Яагаад тэгсэн тэрийг нь бол бүүмэд. Тэгээд одоо дараа нь үлдсэн сонголт бол биологч болох сонголт үлдсэн. Тэгээд биологч болсон да. Тэгээд та одоо энэ мэргэжийг сонгож авсандаа баяртай байдгүй. Энэ мэргэжлийг сонгож авсандаа бол маш баяртай байгаа. Яагаад гэвэл биологийн ухаан гэдэг бол одоо их сонирхолтой. Одоо тэгээд одоо физик гэж ярих юм бол нэг амьгүй юмтай ажилдаг. Хим гэж ярих юм бол нэг амьгүй юмтай ажиллах гэдэг. Амьд организм гэдэг бол
их сонирхолтой тийм динамик процессууд явагдаж идэг. Зан төрөх мөрөх гэл одоо өөр юмд байдгүй тийм гарч ирдэг. Тэгэхээр энийг судлах гэдэг бол их сонирхолтой л доо. Яг зүгээр зарим одоо хүмүүс одоо Харвардын Эдвард Уилсон гэдэг одоо миний их хүндэтэлж явдаг профессор бол би тэр хүн бол юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр одоо Америкийн хүүхдэд бол динозаврын нас гэж нэг нас бий. Багада одоо динозавраар өвчилж одоо нэр усыг нь хэлж өсдөг. Монголд бол тийм байхгүй байгаа ш. Динозаврын хамгийн их олдортой орон гэж бодоход. Тэгээд дараа нь бол тэр үеэ өнгөрөнгөт шавжийн нас гэж нэг нас ирдэг гэж. Тэр нь бол шавж тийчээгээд одоо шоргоолж тийчээгээд тэрэндээ дурлаад ингээд өвчилж явдаг. Өөрөө бол тэр наснаас ерөөсөө өсөж том болоогүй хүн гэж хэлж байгаа байна. Тэгэхээр тиймэрхүү байдлаар бол энэ мэрэгжил бол бас тодорхой хэмжээгээр сонгогдно л доо. Таны сая ярьсан санаанд нэр Америкийн хүүхдүүдийг динозаврыг үзүүлэх гэж их холоос явуулдаг юм байлаа. Тэгээ Монголч тийм их олдцтой болбол энэ дээр олон улс дэлхийн динозаврын үзэсгэлэнгийн төвийг нэгээд гүгэн хайм шиг. Тэгээд дотор талд нь болохоор нөгөө ясын гадна талд нь загварыг хийгээд ингээ говьд хөдөө тавьчих юм бол шүн ингээ гэрэл мэрэл асаад нүдүүд нь ингээ сони юм байж болох юм байна. Тэгэлгүй яах вэ? За одоо манай ийм чухал үед манай шинжлэх ухааны хамгийн том салбар болсон Монгол улсын их сургуулийн 5 том сургуулийг та ингээ авч явж байгаа юм байна. 5 том сургуулийн нэгийг авч явах гэж байгаа юм байна тий. Авч явж эхэлж байгаа юм байна. Эхэлж байгаа. Тэгэхээр энэ ажил бол үнэхээр түүхэн хариуцлагатай. Айгүй удаан, өндөр нөлөөтэй байх тийм урт хугацааны нөлөөтэй байх ажил гэж бодож байна. Тэгээ танд одоо энэ сургуулийг ингэж авч яваа энэ ажилд ч одоо амжилт хүсье. Тий. Тэгээд таньяар дамжуулаад бас одоо энэ шинэ бүтц өөрчлөлтөд бас хүн оюутнууд улс орон мэдрэхүйцээр өргөж гарна гэдэгт итгэж байна. За танд их баярлалаа. Энэ нэвтрүүлэгт оролцуулсан тул их талархаж байна. Тэгээд та түрүүн надад хэлжсэн энэ нэвтрүүлэг бол өөрийн гэсэн үзэгчдтэй тодорхой хүрээлэлтэй олчихсан юм нэвтрүүлэг гэж ойлгож байгаа та түрүүн хэлсэн шүү дээ тийм ээ. Улс төрч биш хүмүүсээс бол дуучин болдын дараа хоёрт орж байгаа Твиттерт байгаа дагагчдынхаа тоогоор гэж тийм. Тэгэхээр энэ бол их одоо өргөн хүрээлэлтэй их чухал нэвтрүүлэг гэж үзэж би энэ урилгыг хүлээж авч энэ нэвтрүүлэгт оролцсон. Тэгээд танд их талархлаа. Таны ажилд их амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.